Таныг чимээгүй, төвлөрсөн үед яагаад бүх зүйл байрандаа орж эхэлдэг вэ? Та өөрийнхөө жинхэнэ мөн чанартай зохицон амьдарч эхлэх үед гадаад ертөнц таны дотоод өөрчлөлтийг тольдож эхлэх нэгэн хачирхалтай үзэгдэл болдог. Өмнө нь тохиолдол мэт санагдаж байсан зүйлс утга учиртай болж асуудлууд аяндаа шийдэгддэг. Учир нь та өөрийнхөө энергийн талбарыг өөрчилсөн байна. Карл Юнг үүнийг синхроник буюу утга учиртай давхцал гэж нэрлэсэн. Хүн өөрийн дотоод ертөнцтэй гүн зохицолд орох үед гадаад ертөнц тэрхүү өөрчлөлтийг тусгаж өөрөө зохицорч эхэлдэг гэж тэрээр итгэдэг байв. Хөгжмийн зэмсгийг хөглөхөд найрал хөгжмийн босод хөгжмнүүд аяндаа зохицол олдох шиг та өөрийгөө хөглөхөд амьдрал эмгцэгтдээ симфон болж хуурдаг. Сэтгэл санаа тань өмөрсөн үеэ санаарай. Бүх зүйл замбраагүй, харилцаа муудаж, ажил бүтэхгүй байсан байх. Харин эсрэгээрээ та төвлөрсөн, тодорхой байх үед амьдрал танд өөд хаалгаа нээж зөв хүмүүстэй, зөв боломжтой, зөв цагтаа учирдаг. Энэ бол зүгээр нэг аз биш. Сэтгэл судлалд үүнийг тархины шүүлтүүр reticular activating system гэж тайлбарладаг. Та ямар нэг зүйлд төвлөрөхөд тархи тань автоматар түүнтэй холбоотой боломж мэдээллийг олж хардаг. Өөрөөр хэлбэл та дотооддоо өөрчлөгдөх гадаад ертөнцийг хүлээн авах тархины програм өөрчлөгддөг. Гэхдээ нэг чухал үнэн бий. Та дотроо эмх замраагүй атлаа гаднаа 50 м жүжиглэж болохгүй. Орчлон ертөнц таны зүүсэн багт хуурддаггүй. Бусад хүмүүс таны гадаад төрхөнд хуурдаж болох ч Юнгийн ярьдаг энергийн талбар таны жинхэнэ давтамжийг мэдэрдэг. Юнг хэлэхдээ хүн зөвхөн гэрлийг төсөөлснөөр гэгээрдэггүй. Харин харанхуугаа ухамсарласнаар гэгээрдэг. Хэрв та сүүдэр буюу шаадваа хүлээн зөвшөөрөөгүй бол тэр нь таны үйлдэл бүрээс нэвчиж амьдралыг тань замраагүй байлгасаар байх болно. Тиймээс бүх зүйл байрандаа орохын тулд та өөртөө үнэнч байх ёстой. Амар амгалан байгаа мэт дүр эсгэх босон харин шархаа илаашруулах аялалд жинхэнэ утгаараа гарах хэрэгтэй. Дотооддоо ухамсар болон ухамсаргүй гэрэл болон сүүдрээ нэгтгэж чадвал таны гарах энерги аяндаа хүчтэй, тунгалаг болно. Орчлон ертөнц хизээж замбраагүй байдаггүй. Зөвхөн бидний ухаан л замбраагүй байдаг. Биднийг чимээгүй байж төвлөрөхөд дотоод эмх замбраагүй байдал арилж гадаад ертөнц тэрхүү тодорхой байдлыг тусгадаг. Тийм учраас л төвлөрсөн тайван хүмүүс бүхнийг өөртөө татдаг мэт сэтгэл төрүүлдэг юм. Тэдэнд өрсөлдөх, дуу чимээ гаргах шаардлага байхгүй. Учир нь тэд өөрийнхөө доторх хаалгыг нэгжгсэн байдаг юм аа. 4-р хэсэг чимээгүй байдал ба төвлөрөл бол гүн рүү очих үүд хаалга юм. Чимээгүй байдал нь зөвхөн гадаад тэнцвэрийг олоход туслаа зогсохгүй. Сүнсний хамгийн нууцлаг давхаргууд руу хүрэх аяллыг нээж өгдөг. Бид өдөр тутамдаа мэдээлэл, утгагүй харьцуулалт, нийгмийн үүрэг хариуцлага гэх мэт өнгөн хэсэгт живж байдаг. Ухаан маань салхинд долгиотсон нуур мэт байна. Гэхдээ салхи намдаж ус тогтун болоход бид нуурын ёроолд юу байгааг харж чаднаа. Үүнд хүрэхийн тулд өөртөө өдөр бүр өчүүхэн чимээгүй мөчүүдийг бий болго. Энэ нь өдрийн төгсгөлд бүх дэлгэцээ унтраагаад хэдэн минут аниргүй суух. Эсвэл шүүмжлэлт хариу өгөхийн өмнө гүнзгий амьсгаа авах. Эсвэл орой бүр өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг байж болно. Эдгээр нь өчүүхэн мэт боловч сүнсний гүн рүү орох түлхүүрүүд юм. Олон хүмүүс чимээгүй байхаас айдаг. Учир нь чимээгүй байдал тэднийг удаан хугацаанд сүүдэрт хорсон тэр дуу хоолойнуудтай нүүр тулахад хүргэдэг байна. Утасгүй зурагдгүй, ярах хүнгүй шүнийг төсөөлөд үздэг. Гэнэт хуучин дурсамжууд, хариултгүй асуултууд гарчна. Тиймээс хүмүүс энэ хоосон зайг хөгжим, кино, утгагүй яриагаар дүүргэдэг. Гэвч Юнг яг тэр басхан дээр л та жинхэнэ өөрчлөлт явагддаг гүн рүү хүрнэ гэж хэлэх байсан. Зэн маструуд хитэн цагаар бяцлагдаг нь ертөнцөөс цогтож буй хэрэг биш ээ. Харин үнэнтэй нүүр тулах гэж буй хэрэг юм. Та өөрийнхөө дотоод руу өнгөж зүрхэлсэн цагт л гадаад ертөнцийн өчүүхэн шүүмжлэл хатаархал таныг ганхуулж чадахгүй. Та салхинд хийсэх навч биш. Харин өөрийн амьдралын модны үндэс болно. Юнг хэлэхдээ та өөрийнхөө зүрх рүү харж чадсан цагт л таны алсын хараа тодорхой болно. Гадагшаа харсан хүн зөөдөлдөг, дотгошоо харсан хүн сэрдэг гэжээ. 5 дугаар хэсэг
бусдыг таних урлаг. Та чимээгүй байдлыг хүлээн авч өөрийгөө таньсан цагт бусдыг харах өнцөг тань өөрчлөгдөнө. Хүмүүсийг таних гэдэг нь ямар нэгэн илэв биш. Харин тэдний зүүсэн багны цаадах ухамсаргүй хөдөлгөгч хүчийг олж харах урлаг юм. Юун хэлэхдээ бусдын тухай бидний ойлгодог ихэнх зүйл үнэндээ бидний өөрсдийн ухамсаргүй төсөөлөл байдаг гэжээ. Бусдыг үнэхээр ойлгохын тулд эхлээд өөрийнхөө харанхуйг ойлгох хэрэгтэй. Хүмүүсийг таних тулд дараах 3 асуултыг ашиглаарай. 1. Тэд юуг алдахаас хамгийн их айж байна вэ? Айдас бол сүнсний толь юм. Айдас нь тухайн хүний аль хэсэг нь удирдах байгааг харуулдаг. Хайрыг алдахаас айж буй хүн бусдад таалагдах гэж хичээдэг бол эрхчлөөгөө алдахаас айж буй хүн үргэлж зайгаа барьдаг. Юун хэлэхдээ айдас хаана байна? Тэнд таны даалгавар байна гэсэн байдаг аа. 2. Тэднийг юу уурлуулж байна вэ? Уур хилэн бол зүгээр нэг хариу өгүүлдэл биш. Харин илааршаагүй шархны илрэл юм. Юун хэлэхдээ бусдын талаар биднийг бухимдуулж буй бүх зүйл биднийг өөрийгөө ойлгоход хөдөлдөг гэжээ. Хэрэг хүн хүндлэгдээгүй үедээ уурлаж байвал тэр нь би хангалтгүй гэсэн айдастай нь холбоотой байдаг. 3. Ашиг тус өгөхөөргүй хүмүүстэй тэд яаж харьцаж байна вэ? Юун хэлэхдээ та бол юу хэлэх тань биш, харин юу хийх тань юм аа гэсэн байдаг. Жинхэнэ чанар нь хүний байр суурь биш, харин өөрт нь тус болохооргүй хүмүүстэй яаж харьцаж байгаагаар нь хэмжигддэг. Энэхүү аяллаа төгсгөлд танд үлдэх зүйл бол бусдын алга ташилт биш, харин дотоод ертөнцийн тань тогтун хэмнэл юм. Өөрчлөлт гэдэг нь ёслолын буудлага шиг сүржин байдаггүй. Харин модны үндэс хөрс рүү гүн гүнзгий нэвтчих шиг чимээгүй явагддаг. Та удаашрч өөрийгөө сонсож эхлэх тэр мөчөөс амьдрал өөрчлөгдөнө. Та бусдын үнэлгээний хойноос хөөцөлтгөө болж жинхэнэ өөрийгөө хэмнэлээр амьдарч эхэлнэ. Юун хэлэхдээ амьдралын хамгийн том эрх хямд бол өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олох явдал юм. Үнэн, хайр, амар амгалан руу хүрэх зам бүхэн эндээс л эхэлдэг. 1980-ад оны гялцал болсон үдшилэг хааны гэр бүлийн нэр алдрын дунд нэгэн Европын дүр зураг дэлхийн нийтийг цочроосон юм. Энэ бол Диана гүнж байв. Дэлхийн нийтээрээ доохтой өвчтнүүдээс цэрвэж тэднийг гадуурхаж байх үед тэрээр тэдний өмнө өвдөг сөгдөн суугаад гараас нь атгаж байлаа. Танд ямар ч сүржин илтгэл, камерын дуран хэрэггүй. Зүгээр л нэг энгийн дохой зангаа. Гэвч энэ нь хүн төрлөختний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Тэр мөчид Диана хааны гэр бүлийн гишүүн биш, харин эгогоо даван гарсан инэрэнгуй сэтгэлийн биелэл болсон юм. Энэхүү үйлдэл нь Юнгийн итгэдэг байсан зүйлийг баталсан. Хүн нийгмийн баг буюу персонагаараа болсон, харин сүнснийхээ дуудлагаар үйлдэл хийх үед тэрхүү үйлдэл нь дэлхийн ертөнцийг сэрэх хүчтэй байдаг. Хэрв та хэн нэгний дотоод сэтгэлийг уншихыг хүсвэл тэднийг хинч хараагүй гэж бодож байх үед нь ажигла. Хүн өдрийн турш сайхан сэтгэлийн тухай ярьж чадна. Гэвч тэдний жинхэнэ дүр төрх зөвхөн хамгийн сул дорой нэгэнтэй нүүр тулах үед илэрдэг. Ямар ч ашиг тус байхгүй. Үзэгчгүй тэр агшинд л та тэдний хэн бэ гэдгийг харж болно. Учир нь жинхэнэ мөн чанарт тайз хэрэггүй. Түүнд өөрийгөө харуулах ганцхан агшин л хангалттай. Та хэн нэгнээс та өөрт тань юу ч өгч чадахгүй хүмүүст хэрхэн ханддаг вэ гэж асуухдаа зөвхөн тэдний бодлыг уншаад зогсохгүй. Тэдний сүнсийг багнаасаа ангижрахыг урьж байгаа хэрэг юм. Энэ асуулт нь персонагийн бүрхүүлийг хуулж тэднийг өөрийнхөө жинхэнэ мөн чанартай нүүр тулахад хүргэдэг. Тэд хариултаас цухтаж эсвэл гайхаж магадгүй ч тэдний ухамсаргүй ертөнц үүнийг санах болно. Энэ бол сэрэлтийн анхны алхам юм. Хэрв та анзаарвал дэлхийн ертөнц 2 төрлийн хүмүүсээс бүрддэг. Сайхан сэтгэлийг зэмсэг болгон ашиглагсад болон сайхан сэтгэлээр амьдрахсад. Эхнийх нь зоригтойгоор үйлддэг бол хоёр дахь нь өөрөөр байж чадахгүй учраас үйлддэг. Хүн сайхан ярьж, сайн үйл хийж болгоч хэрв түүний сэтэл нь хүлээн зөвшөөрөгдөх хүсэл бол энэ нь эгогийн хяналт хэвээр байна гэсэн үг ээ. Зөвхөн ямар нэг шагнал урамшуулал хэрэггүй болсон тэр үед л бид сүнсний түвшинд хүрдэг. Эртний нэгэн тосгонд 2 алдартай ваар уурлаач байжээ. Нэгэн зөвхөн худалдан авагчид харж байх үед л төгс ваар хийдэг байв.
Харин нөгөөх нь хинч байхгүй байсан ч ваараа чимээгүй хүн оролсоор байдаг аж. Нэг удаа хин нэгэн түүнээс чи яагаад баарныхаа хэнийг ч харахгүй доод ороолыг нь хүртэл өнгөлөөд байгаа юм бэ гэж асуухад тэрээр инээмсэглээ. Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө харж байна шүү дээ гэж хариулжээ. Энэ бол төлөвшсөн сүнсний чанар юм. Хинч хараагүй байсан ч зөв зүйлийг хийх. Энэ л хамгийн гүн түвшинд хүний сэтгэлийг унших арга юм. Ид шидийн зөв сонгоор бос чимээгүй ажиглалтаар дамжуулан та хин нэгнийг талархал хүлээлгүйгээр танихгүй хүн туслахыг харахтаа эсвэл ямар ч байр суурьгүй нэгэнтэй ээлдэг харьцаж байгааг нь сонсохдоо тэдний сүнсгийний оршихуйг гэрчилж байгаа хэрэг. Эцсийн дүндээ тэд өөрт нь ашиг тус өгөхгүй хүмүүст яаж ханддаг вэ гэсэн асуулт бол бидний өөрсдийн тойл юм. Бусдыг харах бидний өнцгөн бид өөрсдийнхөө доторх эмзэг хэсгүүдэд хэрхэн ханддгийг тусгадаг. Юнгийн бидэнд ойлгуулахыг хүссэн зүйл болов бусдыг унших нь хянах тухай биш, харин хүнлэг чанараа сэргээх тухай юм.